Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. UBS Station хөгжлөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд кофе цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочноо та бүхэндээ танилцуулъя. За нийслэлийн ерөнхий боловсролын оюут бага сургуулийн захирал Эрдэнэчим хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За тэгэхээр мэдээж хэрэг боловсрол бол бид бүхний маш хэрэгтэй зүйл, хүүхдийн одоо нийгэмд маш хэрэгтэй хүний нөөцийг бэлддэг ийм салбар байгаа. Тэгээд юуны төрөнд бас үзэгчтэй өөрийнхөө оюут бага сургуулийн талаар танилцуулж өгөхгүй. За манай сургууль нь 2017 онд анх байгуулагдсан. Би өөрөө боловсролын салбарт тасралтгүй 32 жил ажилласан. Ер нь хүүхэд байхдаа л багш болохыг хүсэж мөрөөддөг байсан. Түүнийхээ дагуу багш болсон. Математикийн багшаар 21 жил ажиллаад тэгээд сургуулийн менежер улмаар ингээд захирал болсон ийм төвхтэй. Ингэхдээ найзуудынхаа хамтаар бага сургуулийг одоо надтай хамт оюутан цагт суралцчихсан хоёр найз маань ер нь өөртөө болохоор нэг хэвлэлийн салбараар явсан хүмүүс ахгүй. Тэгэн утаа бид нар нэгэнд ингээд мэрэгжлээ эзэмшсэн ч гэсэн одоо мэрэгжлээр ажиллаж чадаагүй юм чинь миний найз нэг сургууль байгуулчихгаа чамайг дэмжиж хамтарч хөрөнгө оруулаад байгуулъя гэдэг ингээд одоо боловсролд илэхтэй боловсролын багшийн мэрэгжил эзэмшсэн найзууд нийлж байгуулсан сургуулаа. Тэгээд яагаад бага сургуулийг сонгож авсан бэ гэвэл одоо 21 жил багшаар ажиллахад ерөөсөө хүүхдүүдийн суурийг багаас нь анхнаасаа л зөв суур тавьбал цаашдаа их сайн явдаг. Тэгээд нөгөө 6 дугаар ангид орж ирэл бид нэр хүүхд хүлээж авдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө бага ангиас орж иж байгаа хүүхдүүдийн математик суур жоохон сул байх юм бол бид нар түүнийг ахин чиглүүлэх шаардлага гардаг байсан байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө бага сургууль байгуулад үзье. Мэдээж ямар ч туршлагагүй, ямар ч одоо юугүй тийм хүн чинь бас шууд л нэг дунд ахлах сургууль гэхээр том учраас бага сургуулийг байгуулсан. Тэгээд бага сургуулийг байгуулад ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Хамгийн зөв одоо чиглэлээ олж авсан. Гэт одоо 9 жил болж манай сургууль. Тийм. Тэгээд их сонь саяхан би ингээд анзаарсан чинь би ерөөсөө 94 онд Ховдын багшийн дээд сургууль төгсөөд Жаргаланд сумын талбуулаг тасгийн бага сургуульд ажлын гараагаа эхэлчихсэн. Тэгээд хүн чинь анзаардгүй. Тэгээд 1 жил ажилласан байхгүй тэр сургуульд. Гэтэл одоо ингээд бага сургуулийн захирлаар одоо насныхаа сүүлчийн одоо юу гэдэг нь нэг одоо би ингээд бага сургуулиараа ажиллаж байгаа л тэтгэврт гарах учраас ер нь бага сургуулиар эхлээд бага сургуулиар төгсөх юм байна гэсэн бодол төрөөд бас хүний амьдрал аюул сони юм байна гэж бодчихсон. Бага сургууль таны хэлснээр яг тэр нөгөө суур маш их чухал байдаг л та. Тий одоо бэлтгэлээс нь бэлдээ. Тэгээд яг 5 дугаар анги төгсөөд дунд ангид орох чинь маш их одоо нөгөө өөрчлөлт ордон штэ хичээлүүд нь ихсдэг. Тэгэхэд яг энэ суур боловсрал гэдэг чинь л өөрөө яг бага сургуулийн яг боловсрал болж таарад байгаа байхгүй. Тэгэхээр энэ маш гоё одоо нэг талаараа бол маш хүнд ажил, нэг талаараа маш гоё ажил тэг гэгээлэг яг бага насны хүүхдүүдтэй хамт ажилладаг. Дээр нь ачааллыг их авдаг болов гэж бодож байна л дээ. Тэг яагаад бага сургууль сонгоо өөрөө яг тийм мэдээж хэрэг одоо бага ангиас эхлээл ажлын гараагаа эхэлсэн биз дээ. Тэгээ ер нь бол хэцүү одоо тий амархан сайхан гэдэг энэ зүйлүүдийг бас дурдвал яг уу хүүхдийн шуугианд ажилдаг тэгээд маш олон хүүхдүүдтэй ажиллахад багшийн ажил дээр нь цаг нар байдгүй л дээ. Ерөөсөө сэтгэл зүрхний ажил байхгүй юу? Гэртээ ингээ хоолой хийгээ суужсэн ч гэсэн нөгөө нэг ажиллаа бодоо тий. За одоо тэр өнөөдөр нэг хичээл тэгж оролцсон. Тэр тийм юм мэдхгүй байгаа. Түүнийг нэг тэгчгэмсч гэдэг юм уу? Хаач явсан гэсэн ерөөсөө л ангиа хүүхдээ одоо юугаа бодож идэг байхгүй юу? Хагас бүтэн зайд амарчсан ч гэсэн гэртээ дэвтэр засаа суудаг ч юм уу? Эсвэл одоо ингээд хөтөлбөр төлөвлөгөөгүй боловсруулаад суудаг ч юм уу? Багш хүний ажил ерөөсөө цаг нар байхгүй. Тийм учраас нөгөө одоо сошиалд маш олон янзын юм зүйл явдаг шүү дээ. Гэхдээ сэтгэл зүрхний одоо ажил учраас маш гоё. Хүүхдүүдтэй ажиллах бол би бүр 1-р ангид байхдаа л анх
багш болъё гэж хэлсэн. Тэгээд багш болсон. Өнөөдрийг хүртэл би багшийнхаа мэрэгжилд хайртай, дуртай. Одоо бол хүүхдэд хичээл заах, хүүхдэд тоо ойлгуулах бол зүгээр миний хобби болсон байхгүй. Тэгээд манай сургууль болохоор нөгөө баг сургууль маань маш хүүхдүүдийг энгийн, чөлөөтэй, өөртөө итгэлтэй болгох талаас нь аягүй чухалчилж ажилладаг. Яагаад гэвэл одоо хуучин бидний хүүхд байхад үед ч юм уу нөгөө нэг ер нь багшийн л заавраар багш л номхон суу гэсэн бол номхон сууж идэг, бос гэсэн бол босдог. Тиймгүй бол тэгэл ерөөсөө нэг ийм л байдаг гэсэн шүү дээ. Одоо тэр сургалт бол өөрчлөгдсөн. Бид нэр хүүхдүүдтэй маш зөөлөн аргаар харилцдаг. Дээрээс нь хүүхдүүдийг сул чөлөөтэй. Тэгснээрээ ямар болдгоо гэхээр хүүхдүүд үзэл бодлоо ерөөсөө чөлөөтэй илэрхийлдэг. Тий. Одоо манай сургуулийн хүүхдүүд бол жишээ нь надад багшаа тэгмээр байна, захирал багшаа ингэмээр байна гэдэг үзэл бодлоо чөлөөтэй аль ч ангийн хүүхд хэлнэ. Тий. Тэр байтга ээж авдаа ч гэсэн одоо таны ярьж байгаа чинь буруу. Та энэ зүйл дээр ингэх ёстой гэдэг ч юм уу аав ээжтэйгээ хүртэл тэгээд харилцах талаас нь бид нэр ажилдаг. Тэгээд баг сургууль манай сургуулийн онцлог гэх юм бол ерөөсөө 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн математик суурийг маш сайн тавьж өгөхийг хичээдэг. Цөм хөтөлбөрийн бүх хичээлүүд орно. Дээрээс нь монгол хэл. Хүн их хэлээ сайн мэдчихэж тэгээд цааш нь өгүүлбэртэй бодлого бодно. Өгүүлбэртэй бодлогыг сайн бодож сурснаар чөлөөтэй сэтгэдэг болно гэх чийдэ. Тэгэхээр манай сургуульд бол өгүүлбэртэй бодлого гэдэг хичээлийг их чухалчилж би бүр өөрөө цаг гаргаж ордог. Тэгээд багш нар маань бас ингээд нөгөө монгол хэлнийхэн суурийг илүү сайн тавьж өгөхийг хичээдэг. Англи хэлний хичээл бас тодорхой хэмжээний нөгөө нэг анхан шатны мэдлэгтэй болгох тийм хэмжээнд ордог. Дээр нь бүжгийн хичээл, шатар даамны хичээл гэсэн 3 хичээлийг бүх хүүхдэд ордог. Манай сургуулийн бүх хүүхдүүд суралцдаг. За шатар даам гэдэг маань оюуны спорт. Тэгэхээр мэдээж тооддаг хүүхдүүд юм чинь толгоос сэргэлээ учраас шатар даамаар цаашаа явах бүрэн боломжтой. Манайд даамны дэлхийн аварга охин байна. Азийн аварга эгчтэй 2 байна. Төгссөн манай сургуулийг. Тэгээд одоо манай хүүхдүүд бүгдээрээ шатар даамаар хичээлээд тодорхой шатрын даамны зэргийг авцгаагаад дүүргийн даамны юунд манайх баг сургууль мөртлөө нэг удаа 3 дугаар байр эзэлсэн. Тэр чинь цөөхөн хүүхд оролцож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань юуг харуулж ин гэхээр нөгөө бидний одоо математик шатар даам ямар холбоотой вэ гэдгийг харуулж байгаа. Хоёр тэгэхээр манад нөгөө нэг ирж зааж байгаа шатар даамны цагаар багш нар ирж ажилладаг байхгүй юу. Тэгээ тэр багш нар танаа сургуулийн хүүхдүүд аягүй хөөрхөн юмыг аягүй хурдан хүлээж авах юм. Ингээд юм заахад айгу амар байх юм гэж ярьдаг байхгүй. Энэ нь бас нөгөө нэг математик суурьтай холбоотой. Ерөөсөө дандаа тоодчдаг хүүхдүүд учраас альва юмыг сурах нь амархан, харилцах нь амархан, тийм чөлөөтэй, өөр ингэсэн үзэл бодолтой, тийм өсвөр үеийг бид нар бэлдэж гаргаж байгаа. Тэгээд юундээ болохоор маш их сэтгэл хангалуун байдаг. Ер нь бол амьдрал тэр чигээрэл математик суурь байгаа шүү дээ. Тэгэхээр математикаар л ер нь бол суурьа тавьсан байхад амьдрал цаашаа одоо тий бараг дардаа явнаа л гэдэг юм. Тийм. Ер нь би хүүхдүүдэд хэлдэг, эцэгчүүд ч гэсэн хэлдэг. Би математикчиг бэлтгэх гээд байгаа юм биш ээ. Манайх математикчиг төрүүлэх гээд байгаа биш. Ерөөсөө бүх юм математиктай холбоотой. Одоо жишээлбэл талбай гэдэг хичээлийг заахад за чи гэртээ гэрийнхаа нэг ханыг хананда обоо наа гэж бодъё. Танах ханныхаа цаазар болохоор хүмүүс чинь ингээл обоогоо солидог шүү дээ. Эсвэл ингээл нэг гэрийнхаа шалыг одоо солино шүү гэдэг юм уу. Энэ үед бол чи аав ээжтэй ханныхаа квадратыг гаргаад за тэдэн метр обоо орох нь шүү манад гэдэг ингээд. Тооцоолыг гаргаад өгч. Тэгэхээр хүүхдүүд айгу тийм үү багшаа гэд баярлдаг байхгүй. Тэгээ ингээл аав ээжтэй та нар тусалж байна. Энэ сургууль сурсныхаа математикийн хичээлээр тоо удаа сурсныхаа хэргийг ингээд ээж авдаа туслаад гаргаад өгч. Жишээлбэл одоо нөгөө комментарик гэх хичээл ордог. Тэгэхээр нөгөө бууз өрдөг штеп. Цагаасаар одоо цагаасаартай л холбоотой юм. Тэгэхээр бууз өрхт чинь ингээд ийшээ 10 тийшээ 10 гэд 10-10-ын 100 бууз нэг таган дээр гарлаа гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ бол бас л нөгөө комментарикийн чинь хичээл юм шүү. Бид нар өөрөө мэдхгүйгээр за дэлгүүрээс ороод нэг өмд цамц чи авахыг зорилоо. Ороод тэр өмднүүдийг бүгдийг хар хэдэн өмд байна. Ахаад тэнд хэдэн цамц байна. Тэгвэл тэр хоёрыг хэдэн янзаар хослуулж өмсөж болох вэ? Тэхийн тулд яаж сонголт хийх вэ
Гэт ийм жишээтэйгээр одоо нөгөө нэг та нар амьдрал дээр үнийг хэрэглээ явбал эн чинь математик. Өдөр тутмын амьдрал биднэрт математик хэрэгтэй. Тий. Гэдгийг бүр бага наснаас нь одоо 1 2 дугаар ангиас нь хүүхдүүдэд суулгаад өгөхөөр тэд нар маань өөрөө ирэхгүй. Тэгэл хичээл орж явах. Өө багшаа наадхий чинь тэгж хэрэгжилж болох юм байна шүү дээ. Ийм юмд хэрэглэх юм байна. Би гэртээ ингэж аав ээжтэйгээ хамт ингэсэн шүү дээ. Тэгсэн шүү дээ гэд ирээд өөрсдийнхээ нөгөө хэрэгэлсэн түүхүүдээ бас ярьдаг байхгүй. Тэр нь айгуу гоё хөөрхөн тийм байдаг. Ер нь хичээлийг сонирхолтой заах нь одоо орчин үед бол мэдээж хэрэгтэй. Сонирхолтой заахаар хүүхдүүд тэрийг хурдан хүлээж авдсан байх гэдэг ч юм уу. Тийм зүйлүүд байгаа нь л нөгөө дээр үедээ яг одоо бидний үе мөдтэй ингээ нэг юм хичээлээр амар дардаг тэгээ ингээ нөгөө айц төрүүлчихдэг хүүхдүүд. Шалгалт аавна гэж айлгаад ч юм уу тий. Яг шалгалт гээл тэгэхээр чинь ер нь бол сурсан мэдснэл одоо тайлгнах гэж байгаа л зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ шалгалт гингууд нөгөө зүрх сэтгэлд нэг юм айц өгчгөр тэндээ ингээд одоо сандардаг ч юм уу тий. Сандарснаасаа болоод буруу одоо юугаа магадлал бол өндөр байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө бага ангийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа учраас ямар ч айдасгүйгээ байлтан хичээлээ заах хэрэгтэй. Тэгэхээр манайх нөгөө зөөлөн аргаар гэдэг нь тэр хүүхдүүдийг аашил загнахгүй учир шалтгааныг нь олж тий тухайн хүүхд хичээлдээ сонирхолгүй ч юм уу эсвэл одоо ингээд зарим өдөр айгүй сайн хичээлд оролцсноо зарим өдөр болохоор ингээд жоохон дуугаа болчдөг ч юм уу эсвэл ингээд өдөртөө царайлаа тий. Тэгэхээр тэр хүүхдэд чинь цаана нөгөө учир шалтгаан байгаа шүү дээ. Тэр шалтгааныг нь олж тэрэн дээр нь үндэслээд одоо ажиллахыг хичээдэг. Тэгээд манай сургуулийн одоо ер нь сургалт бол ийм нөгөө нэг манай сургуулийн бодлого өөрөө ерөөсөө ийм цогц. Одоо захирал, багш, сурагч бүгд хоорондоо чөлөөтэй харилцсан. Тэгээд би нөгөө өвлөртэй бодлого гэдэг хичээл ордог гэсэн чинь тэр хичээлийг орсноор хүүхдүүдийнхээ унших чадварыг, бичих чадварыг, бодох чадварыг ингээд өөрөө анзаараа харчихж байгаа. Тэгээ манайх чинь 6 бүлгийн нэг 100 гаруй хүүхдүүд хичээлдэг байхгүй 6 бүлэгтээ орохорч тэгээд багштай хэлнэ. Ерөөсөө таны ангийн тэр жоохон унших чадвар нь сул байна. Төвний бичих чадвар жоохон тиймэрхүү байна багшаа тэнд анзаараарай ингээрэй. Тэгээд одоо нөгөө нэг бүх юм нээлттэй тэр хүүхдүүдийн хийж байгаа хичээл тий багшийн хүүхдүүдтэйгээ ажиллаж байгаа арга барил анги танхимдаа тий одоо өөрийгөө авч явж байгаа гэдэг юм уу дуу хоолой юм ч юм бүх юм ингээд юм байдаг учраас харилцан бие биедээ юу тавиад одоо ингээд харилцан бие биетэйгээ ярилцаад хүүхд болгон дээр ярилцаад явчихдаг байхгүй юу. Тиймгүй урд нь болохоор одоо жишээлхэд манай бусад сургуулиудын ч гэдэг юм уу юу болохоор ч нөгөө нэг сургалтын менежер юм уу захирлын хичээл орохгүй. Тэгэхээр яг хүүхдүүдийнхээ тэр бодит байдлыг бас хараахан мэдэхгүй зөвхөн нөгөө нэг төвшин доктор шалгалт юм уу тий шалгалтын дүн дээр л анализ хийж тэдэн хүүхд нь сайн суралцж чинь тэдэн хүүхд нь тийм байна гэж харилцдаг бол манайх болохоор ерөөсөө би өөрөө хичээлээ заадаг манай сургалтын менежер нэг анги хариуцаад ажилладаг. Тэгээд бүх ангиудаас ороод ингээд ээлжлээд бүх багш нар бүх ангиудаараа яваад хүүхдүүдээ одоо жижиг багш маш хийж хавцтай хүүхдүүдтэйгээ танилцаад ингэдэг учраас бүх хүүхдээ бүх багш нар тань. Тий. Бага сургуулийн нэг онцлог нөгөө цомхон учраас бүгдээрээ бие биенээ мэдэн гэсэн. Тийм болохоор тэр байтга бүр бүх эцэг ихээч хүртэл одоо судалсан. Тий. Аасангийн үед тийм. Тэгээд эцэг ихтэй ч гэсэн бид нэр одоо зөвлөгөө өгдөг, сэтгэл зүйч ажиллуулж тэгээд ээж автагаа бас нөгөө хүүхдийнхээ талаар харилцан ярилцж. Тийм учраас манай сургуулийн сургалтын чанар бол маш сайн. Тийм. Маш сайн. Одоо ерөөсөө ирсэн одоо жил болгоно ингээд шинээр хүүхдүүд манайхыг зорж ирдэг байхгүй юу. Нэгдүгээр ангид эсэлт аваад орж ийн. Тэгээд 2 3 4 5 дугаар ангид хүртэл нэг жил ирээд суралцаад явж байгаа. Тэгээ яагаад ингээд зорж ирж ийн гэхээр ерөөсөө л хүүхдээ сайжруулах зорилготой. Тэгээд эрэхтэй одоо тухайн хүүхдүүд чинь ийм сул зарим бүр уншиж бичиж чадахгүй шахны хүүхдүүд ирдэг байхгүй юу. Тэгээ аажмаар алхамаар агсаарэж сайжраад сүүлдээ бол маш их агцтай ингээд суралцаа явчихдаг. Тэгэхээр тэр нь бол ерөөсөө тэр ангийн багш тий бид нар тийж ярилцдаг байхгүй. Бат сурлагт бат олимпиаданд медаль авлаа гэд доржи баярлахгүй. Яг ангийнхан хүүхд сайн байна. Доржтол агц гарчивэл баярлах учраас ерөөсөө хүүхд болгоныг л ахиулахын тулд зөвхөн хичээл биш. Одоо тэр бүжиг, даам, шатар тий ингээд тэр бүх тий нэмэлт хичээлүүдээр ч гэсэн бүгдэд нь агц гаргахыг зорж явдаг. Тэгэхээр анх ирээл баг ингээд бүжгэлж чадахгүй ичээд зогсож исэн хүүхд авар төгсөхтэй амар хөөрхөн эвсэлтэй. Зарим бүр авьяас нь дотроод баг ингээд энэ хүүхдийг багаас нь хөгжүүлвэл бүжигчин болмоор юм байна да.
гэхээр хүүхд хүртэл байгаа. Тэгээд огт хөвгүүд аюу хөөрхөн шүү дээ. Нөгөөдөлөө чинь анх ямар байсныг нь хараад дараа нь хөөрхөн болцсныг нь харахаар бүр ингээд цээж огшоол нөө ямар хөөрх юм бэ эднээс ийм хөөрхөн болчих гэж гэл ингээд. Тэгэл бидний нэстэ хаач явсан бидний яриад өрсөн хүүхдүүд рүүгээ л чиглэсэн. Бүхэл хүүхдүүдээ л ярьдаг. Багш хүн чинь тийм л байдаг шүү дээ. Бага сургууль зөвхөн бага сургууль байна гэдгээр бас онцлог байна л да. Ягаад тэгэхээр одоо манай ерөнхий боловсролын сургуулиуд ч ерөөсө бага дунд ахлах гэх энэ ангиуд чинь нэг сургуультай бүгдээрээ төвлөрсөн байна шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр сургуулийн захирал нь нэг байна тий. Менежер нь нэг байна. Тэгээ за яг нөгөө дунд багаар ингээ ялгцсан байж байгаа тий. Тэгтэл тэр сургуулийн яг одоо цогцоор нь нэг одоо юу гэдэг бага ангид яг одоо төвлөрч ажиллах нь бас жоохон дотмог юм болов уу гэж одоо бага сургууль учраас маш чанартай боловсролыг тэг чанартай цөөхөн хүүхдүүдэд ингээ өгч штеп. Тэгэхээр чин тэр маш их онцлогтой санагдаж байна л да. Бусад сургуулиас маш том онцлог байх шүү. Тийм. Тийм. Манайх чинь 6 бүлэгт тэгээд 6 багш ажиллаж байгаа. 6 багш маань зургуулаа өөрийн гэсэн арга барилтай. Тэгээд ангидаа явуулж байгаа үйл ажиллагаануудын хүртэл өөр. Эцэг эхтэйгээ хамтарч байгаа нь хүртэл өөр. Тэгэхээр чин тэр бие биенээсээ байнгын туршлага судалж одоо эдний анги дээр ийм ажлууд явагдаж байна. Тэдний дээр тийм ажил явагдаж байна гэдэг. Сургуулийн хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулахдаа бас сургуулийн үйл ажиллагаагаа явуулахдаа бид нар ерөөсөө нээлттэй нэг одоо энэ улсын сургууль ч гэдэг юм уу улсын гэдээ ярихаар одоо бусад сургууль ч юм уу айгүй их ажиллаар дардаг байхгүй багш нарыг. Манайх бол тийм биш. Ерөөсөө цөөхөн тооны жилд явагддаг нэг брэнд ажлуудтай. Одоо хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр бол хавар намарт болохоор ингээд сургалтаас гадуур үйл ажиллагаа гээд аялалд авч явна. Хавар нь болохоор найрамдал туслан руу хөдөө орон нутаг тий тэгэл энэ аж амьдрал юутай танилцуулах зорилготой хэл соёл аян гээд түүгээр Монгол ёс заншил бүх юм ингээд орчигдөг. Үлгэрийн Баатарууд амилсан гээд урлагийн тийм жүжигчлэн тоглолт. Тэр бол маш хөөрхөн арга хэмжээ болд. Хүүхдүүд бүр түүнийг хүсэн хүлээдэг. Захирал багш одоо хизээ вүлээ одоо хордон нөгөөдгөө явуулахгүй мүү гэл ингээл нэгдэг байхгүй. Гихчээдээ ийм цөөхөн тооны брэнд ажлуудыг хийчихдэг жилдээ. Тэр яг тогтчихсон уламжлалт тийм учраас ерөөсөө хүүхдүүд хүсэн хүлээж идэг. Авьяаслаг оюут гээд урлагийн урлагийн наадам тэрэн дээр болохоор хүүхдүүд бүр ингээд өөрийгөө бэлдээд за би энэ жил дуугаар оролцсон, би бүжгээр оролцсон, би дууруу нийлж бүжиг хийх гэж байгаа гэдэг өөрсдөө бэлдээд орно. Тийм ажлуудыг явуулдаг байгаа. Тэгээд тэр болгон дээр анги онцлог гарна. Одоо сая ингээд хаврын тоглолтын дээр болсон чинь 1-р ангийнх нь хөөрхөн тийм зараа бөөди зарааны тухай. Тэгсэн чинь манай 1-р ангийн багш ингээд 2 хөөрхөн ихэр байдаг хгүй юу? 1-р анги. Тэр хоёрыг хоёулангийн ингээд бөөди болгочихчих. Тэр зараа. Тэгсэн чинь тэр хоёрын амны хайрц хүртэл яг ингээд зэрэг дуурч. Тэр багшд хүүхдийг тэгж хөгжүүлж чадчих шүү дээ. Хоёулаа яг үгээд зэрэг хэлээд ингэсэн чинь яг ингээд дуурч байгаа хүртэл би бүр харцгээд өгөхөрдөд ямар өөр яаж энэ хоёрыг хоёулангийн ингээд зэрэг хэлүүлдэг маш их баа. Тэгэхээр чинь тэр багшийн ажиллаж байгаа арга барил гэдэг чинь. Тэгээд 3-р ангийн хүүхдүүд гэсэн чинь нөгөө нэг Буратиногийн үлгэрийг өстэй янзын тоглосон. Бүр жинхэнэ амьд Буратино тэнд гараад ирж байгаа байхгүй. Бүр ингээд бүх хөдөлгөөн нь яг Буратино. Тим хүүгийн авьяасыг тодруулж байгаа. Тэгээд тэдний ангиас 3-р ангиас бол өстэй 5-6 баг жижигчин болчихоор хөөрхөн хүүхдүүд гарчаад тэгээд би бас л нөгөө дотроо бахархаж угаасаа бага наснаасаа тоо бод сурсан хүүхдүүд юмыг хүлээж авахтаа их сэргэлнэ. Дүрийг хүртэл чадварлаг гаргадаг болчихсон юм байна гэдэг. Бараг урлагийн мэрэгжлийн сургуулийн хүүхдүүд шиг л тоглолтыг хийдэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр нөгөө бага наснаасаа унших чадвар, бичих чадвар, бодох чадвар нь сайн хөгжиж чадсан хүүхдүүдээс тийм зүйл гарч байгаа байхгүй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол ерөөсөө манайх нэг юмыг төгс хийх гээд баггүй хүүхдээр. Одоо эцэгчүүд ч гэсэн тэр заавал ингээл одоо тоо олимпиаданд математикийн сургууль гэхээр л олимпиаданд бэлдүүлнэ. Олимпиаданд оруулвал заавал медаль авах хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тэгэхээр би хэлж байгаа. Үгүй тийм биш. Хүүхд өөрөөсөө л агц гарч явах хэрэгтэй. Эхлээд олимпиаданд орлоо тиг оноо. Тиг оноо аав гэдэг маань ерөөсөө тэр хүүхд одоо нөгөө нэг бодлогоо ойлгож чадаагүй байна гэсэн. Дараа нь ингээд уншаад ойлгодог бол.
Уншаад ойлгочгод бодохоор нэг юм уу 2 оноо авч байгаа. Ойлгосон зөв ойлголтоо авчихсан хүүхдүүд цаашаа гүйцэж бодож чадахгүй бол тэгтэл 3 4 оноо авч байгаа хүүхдүүд нь болохоор ерөнхийдөө уншаад ойлгоод бодчихсан хүүхдүүд нь тийм оноо авдаг. Түүнээс гадна бичих гэж том ажил байна. Нөгөө сэтгэхэд ойлгоод сэтгэлээ түүнийгээ бодолтой авчаад цаасан дээр буулгаж бичгээрээ бас буруу бичих тохиолдол байдаг. Тэгэхээр тийм олон юмны цогц нийлэмжээс нэг олимпиадад нэг бодлогыг бодож 7 оноо авна. Гэтэл тэр чинь 4 маш том зүйл байгаа байхгүй. Тэр бүхнийг ингэж бодсны эцэст медаль авч байгаа байхгүй. Тэгэхээр эхлээл хүүхд 0 оноо авчин дараа 1 оноо авна. Тэр чинь агц гарсан байгаа. Дараа 2 оноо авчин агц гарч ийн. 5 оноо авлаа агц гарч ийн. 1 бодлого бодож ийн. Бүр агц гарч ийн. 2 бодлого бодлоо, 3 бодлого бодлоо. Ингээл ахиад ах хэрэгтэй байхгүй. Гэтэл ерөөсөө заавал ингээл нэг төгс одоо бүжгэлсэн ч гэсэн айгүй мундаг бүжгэлдэг тий хөл гарна ингээл бүжигчин шиг байхыг л хүсээд гэтэл тэр хүүхд чинь огт хөдөлж чаддгүй байсан хүүхд тий гар хөлөө хөдөлгөж гин гэдэг маань эвсэл сууж эхэлж байна. Тэгэл аажмаар тий яваад. Тэгэхээр би бүх хүүхдэд бүжиг орно. Бүх хүүхдэд шатар орно. Бүх хүүхдэд даам орно. Гэхдээ тоглоал сурчгийг л та. Заавал тэмцээнд очиод оролцох албагүй. Заавал төрүүлэх албагүй. Тоглоал сурчих нь хэн нэг өвөө эмээтэйгээ ч юм уу нэг зочлоод ирсэн зочинтой ч юм уу тий энэ тэнд явхдаа хэн нэг найстайгаа ч юм уу ингээл шатар нүчдэг, даам нүчдэг. Тийм байх тий. Тий тэгээд хаач яваад очисон нэг арга хэмжээнд очиход нэг бүжгэлчдэг байх тий. Зүгээр чөлөөтэй хэн нэгэн хүн урихад сандрахгүйгээр тий сайхан ингээл хөнгөн бүжиглэл явчихдаг. Тийм л чадварыг бага наснаас нь суулгаж. Тэгээд 9 жил ингээд ажиллахад энэ одоо ингээл нэгэд сургуулийн удирдлага хүн гэдэг чинь бодлого боловсруулж байгаа шүү дээ. Ингээд 9 жилийн хугацаанд ажиллаад эргээд ингээ харахад ерөөсөө тэр нөгөө нэг бага ангид бага сургууль байх бага ангид хүүхдүүдийг чөлөөтэй байлгахын ач холбогдол нь бие даасан хүүхдүүд. Одоо манай 6 дугаар ангид хаач очиж сурсан манай хүүхдүүд бол бусад сургуулийн 6 дугаар ангийн хүүхдийг бодоход хамаагүй бие даасан. Өөрийгөө хүртэл аваа явах тийм чадвартай болсон. Тий. Хаач явсан гэсэн газар тохгүй. Тэгээд манай сургуулийг төгсөж гарсан хүүхдүүдийн эцэг эхчүүд эргээд надтай холбогддог. Баярал талархснаа хэлдэг. Тэдний амнаас ямар үг сонсогддог вэ гэхээр өөстө оюутыг төгссөний хүчинд манай хүүхдтэй дажгүй дунд сургуультай дажгүй сураад яваад одоо ингээд төгсөж байна. Айгуу тийм бие даасан тий. Тэгээд энд чинь ингээд манайх чинь нэг 8:30-аас аваад 16 цаг хүртэл хичээлдэг. Тэгээд тэр чинь хичээлийн үдээс урагшаар цагтаа болохоор нөгөө ерөнхий боловсролынхаа цөм хөтөлбөрийн бүх хичээлүүдийг ороод үдээс хойш нэмэлт цагаараа тэр нөгөө хичээлүүдэд ордог байна. Тэгэхээр нэгдүгээр хүүхдүүд ингээд аав ээж нөгөө нэг хэрвээ гэртээ хүүхдүүд байсан бол ээж аав нь байхгүй хараа хинэлэхгүй тэгэл санаа зовн тий хоёр тэгэхээр нөгөө нэг утас мутас тий үздэг утас мутас оролдог ч юм уу тийм хэрэглээ гарна. Гэтэл өдөржин тэр сургууль дээрээ байсан хүүхдүүд бол одоо нэг аав ээж нь санаа арталтай ажиллаа хийн. Тийм одоо хувийн сургууль хүүхдээ өгөөд байгааг нь гол шалтгаан тэр шүү дээ. Тэгээд бас цөөн хүүхд суралцдаг учраас хүүхдүүдэд чанартай боловсрол олгогдож байна тий. Тэгэхээр одоо тэр нөгөө нэг бүжиг ингээд давхар махар сураад ингээд явчихж байгаа. Тэгээд ийм олон юутай тэгээд айгүй чөлөөтэй бие даасан хүүхдүүд болоод дараагийн шатны сургуульд очиод амжилттай суралцаад ингээд явчихдаг учраас эцэг эхчүүд айгүй сэтгэл хангалуун байдаг. Тэгэхээр суур боловсрол маш чухал байгаад байгаагийн таны одоо яг ингээд бага сургуулаар дагнцсан тий анх ингээд бага ангийн багшаасаа явцсан тийм болохоор яг энэ бага сургуулийг ингээд нээгээд явж байгаа нь маш их талархууштай юм л да. Ягаад тэгэхээр энийг ингэж хуваахан зөв юм болоо тий зүйтэй юм болоо. Одоо уул нь гадны улсуудад ялангуяа одоо ойрхон орнууд мэддгээр нь солонгосыг жишээ аваад үзэх юм бол солонгос ингээд бүх сургуулиуд нь бага сургуулийн тусдаа, дунд тусдаа, ахлахын тусдаа ингээд байж идэг. Тэгэхээр тэр нөгөө боловсролын яг чанартай боловсрол олгох яг ялгаа байна л та. Тэгэхээр яг ингээд бага сургуультай маш сайн суралцаад бие дагаа сурчих юм бол хаач аль сургуульд ч орсон хүүхдүүдээ нөгөө одоо юу гэдэг айхгүй те нөгөө шилжиж орно гэдгээс бас жоохон айх юм их юу байдэн штэ. Тийм зүйл байхгүй байх нь шүү дээ тий. Тэгээд
манай сургуульд хүүхдүүд одоо 1-р ангид ороод ирж байгаа чинь тэр чинь олон айлын янз янзын тий өөр хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Зарим нь бүр ингээл аав ээж нь хувцсыг өмсгөн, тайлна бүр ийм орж ирдэг байхгүй юу? Бүр ингээ оймс өмсөс нэглүүлээд бүх юм өмсөж өгнө тий. Ингээд тэгэл би хэлдэг. Гүй одоо болоо. Хүүхд чинь чаднаа. Багаас нь өөрийг нь биеийн даалгаж сургаа. Тий? Ингээл чүнхийн ангид нь барьж оруулж өгнө. Гэтэл зарим хүүхд үүдэн дээрээс цүнхээ өрөөд орчихно. Тэгэхээр чи ялгаа байгааз. Тэгэхээр танаа хүүхд чинь гэсэн цүнхээ өрөөд орч чаднаа. Хүүхдээ багаас нь биеийн даалгаж сургаараа гэд ингээд үүднээс ээж аавыг нь буцаагаад тэгээ сүүлдээ тэгдэхгүй. Йоо өста нэрээ яаж одоо нэг 6 настай амтны сургууль яаж орно гэж санаа зовж исэн чинь бүр шал өөр болчихлоо. Одоо тэр хөөрхөн хоёр ихийн ээж нь бас аюу санаа зовж манай хүүхдээс сурч чадах болоогүй болоо багшаа би бүр амар сахилахгүй шүү дээ. Сургуулийн орчинд өөр байдгийм аа. Гэртээ биш сургууль ирсэн хүүхд чинь сурдаг. Одоо бүгдээрээ уншаад бичээд ёстой уншин гэж гайхамшигтай. Манай 1-р ангийн хүүхдүүд бол ерөөсөө 11 сард бүгдээрээ уншаад сурцсан. Янзын хөрхөн уншина. Бүр жилийн хүүхдүүд их онцлог байдаг байхгүй. Тийм тэгээд тэрэн дотор бол одоо зарим жилд чинь ингээд ганц хоёр уншиж чадахгүй бүр уншуул сургах гэж бид нэлээд ажилдаг тийм хүүхдүүд байдаг. Тийм. Зарим жил нь бол бүгдээрээ аюу ингээд хүүхдүүдийн чадвар өөр болохоор чинь тэр болгонтой л одоо багш нар маань ажилдаг. Тэгэхээр магадгүй ингээд цөөхөн хүүхд сурдаг юм чинь багш нарын ачаал багч гэдэг юм уу одоо юу гэдэг тийм биш. Ачаал хаашаа чиглэж ийн үгээр ерөөсөө л хүүхдүүдэд хичээл загтал чиглэж байгаа. Тийшэл багш чиглүүлж хичээлээ заадаг. Хүүхд болгонд. Тэгээ 15 хүүхдтэй бол 15 өөр, 20 хүүхдтэй 20 өөрөөр ажилдаг байна. Бүгдийн манай сургуулийн хичээл бол яг ингээд тэр агуулга одоо жишээлхэд юу гэдэг хуваах үйлдэл гэдэг хичээлийг өнөөдөр орлоо гэж бод тий. Тэгэхээр хуваах үйлдэлийг заахад 3 хүүхд ойлгоод бусд нь хараахан ойлгож чадахгүй байж болно шүү дээ. Тэгвэл дахиад тэр хуваах үйлдэлээ заагаад тэр хүүхдүүд хизээл ойлгоно тэр цагт дараагийн хичээл орно. Түүнээс биш ойлгуулах нь чухал шүү дээ. Надыг одоо дунд сургууль байхад би математикийн багш 21 жил хийсэн шүү дээ. Тэгэхээр яадаг гэхээр хөтөлбөр өгөөд тэрний дагуу ингээд шалгалт аваад шалгадаг. Тэгэхээр би яг уу гэхээр ойлгосон ойлгоогүй тий хуваах үйлдэл орчгоод ойлгоогүй ч байсан гэсэн дараагийн одоо үржих 4 үйлдэлийн жишээ бодлого бодох ч гэдэм ингээд цаашаа нөгөө дараагийн хичээлүүд нь хүүхд ойлгосон ч бай ойлгоогүй ч ороо явчихдаг байсан байхгүй. Одоо болохоор би багш нарт хэлье. Өөрөө би 21 жил багшийн ажил хийгээд багшийн ажил ямар уу яаж хүүхдэд хичээл ойлгуулах вэ гэдгийг одоо мэдэрдэг болсон учраас ерөөсөө математик чинь заавал өмнөхийг мэдчихэж дараагийн юм явна. Энэ хоцрогдол үүсээд байна гэдэг маань тийм байхгүй юу? Нөгөө ойлгоогүй байхад дараагийн юмыг заагаа явуудахаар тэр хүүхд чинь ойлгоогүй юм чи дараагийн юм хийж чадахгүй шүү дээ. Математикийн онцлог тэр. Одоо түүхийн хичээлдэр юу гэдэг дундад зууны түүхийг би үзээгүй ч гэсэн дараагийн түүхийг үзээ явахаар тэр түүхийнхаа тухай би мэдлэгээ тий ингээд одоо шалгалт малгалтаа өгөө явчихна. Гэтэл математик дээр бол тий илэрхийл бодож сураагүй хөлт бол цаашаа одоо тэгштгэл бодож чадахгүй, тэнцэтгэл биш бодож чадахгүй гихчээтэй ийм учраас яа бүх юм заавал ойлгуулж ш дараагийн. Тийм учраас багшаас нөгөө нэг маш олон тийм арга барилыг шаарддаг. Тийм мэрэгжил байхгүй. Тэгэхээр одоо манай улсын сургуульд муу байна. Ерөөсөө одоо нэг хүүхд унших бичих чадвар одоо сайдман хүртэл зарласан шүү дээ. Манай сургуулийн улсын хэмжээгээр муу байна. Энэний чинь ерөөсөө онцлог нь тэр нөгөө юмыг заах ёстой зүйлийг нь сайн ойлгуулж тэр хүүхдийг мэдүүлсний дараа явах ёстой байтал тэг чадахгүйгээр яваад байгаа учраас хоцрогдол үүсэж байгаа. Тэгэхээр энэ хоцрогдлыг гаргахгүйг л ирмэлзэж бид нар хичээл сургалтаа явуулдаг. За тэгэхээр бас бидний бас цаг маань дуусч байгаа шиг байна. Та бас сүүлийн хэсэгт ер нь одоо сургуулийнхаа яг бодлого тий бид нар улсын мэдээж боловсролын бодлого байгаа. Тэрнээс илүү одоо анхаардаг зүйлээ яриа сургуулийнхаа урайг бас хэлээд манай сургуулийн одоо оюуныг тэтгэгч оюут сургууль гэж бид нэр яг гэвэл хүүхдийн оюун ухааныг хөгжүүлдэг. Эцэст нь математик тий одоо бид нар чинь ингээд булчин энтрийг хөгжүүлэхийн тулд фитнес гимнастик хийдэг шүү дээ. Түүн шиг тоо бодон гэдэг маань оюуны гимнастик хийж байгаа байхгүй. Тийм тэгэхээр чинь оюун ухаан хөгжихийн хэрээр хүн чөлөөтэй сэтгэдэг ажил амьдрал дээр сайн хуульч болно, сайн эмч болно, сайн багш болно, сайн инженер болно, тоо сайн боддог хүмүүс бол бүгдээрээ салбарынхаа тэргүүлэгч хүмүүс болж явдаг байхгүй. Маш олон жишээг би хүүхдүүдэд хэлдэг. Одоо их хурлын гишүүн тэрч гэдэг юм уу? Эсвэл одоо юу гэдэг тэр компани захирал тэр баг багтаа тоо боддог хүүхдээс ингээд өөрийнхөө мэддэг таньдаг тий
манай одоо миний яг нэг анги би нэг Увс аймгийн 1-р 10 жилийн анхны математикийн гүнзгийслэн сургалтын ангийг төгссөн байхгүй юу. Тэгээд манай ангид 6 багш гарсан. Тэндээс түүгээр бас бахархч явдгийг. Манай багш айгу мундаг хүн байгаад багш нарыг төрүүлсэн. Тэгээд миний найз Одгэрэл гээд багш сая гавьяат багш болсон. Тий. Тэгээд тэр багшийн хүртэл хүүхд хичээл хийжсэн түүхийг бид нар чинь зэрэгцээд ингээд олимпиадад бэлдээд бодлого боддог хүүхдээсэн байхгүй юу. Тэр бол өстой үнэхээр гайхамшигтай хөдөлмөрлөдөг байсан. Тэр хэмжээгээр олон удаагийн улсын математикийн олимпиадад, багш нарын олимпиадад аваргалж тэгээд одоо гавьяат боллоо. А гэтэл би хараахан тэрэнд хүрдэггүй байсан байхгүй юу. Ихчээдээ ингээд хүүхдүүдийн сурах арга нь өөр. Тэгээд түүнийг хүртэл би хүүхдүүдэд жишээ аваад ингээд хэлдэг. Тэгэхээр ерөөсөө одоо телевиз үзэгчдэд хандаж хэлэхэд бид нар бол ажиллаад хийгээ явахаас биш ингээд сургуулаа сурталчлах ч юм уу ямар нэгэн байдлаар ингэдэггүй манай сургуульд болохоор хүүхдүүд нөгөө эцэг эхчүүдийн амнаас амд амжсан хүүхдүүд ирдэг. Тэгвэл одоо та бүхэн би тодорхой хэмжээгээр сургуулийнхаа одоо бодлого төлөлтийг ярианыхаа дунд ойлгуулсан байх гэж бодож байна. Үнэхээр хүүхдээ чанартай боловсрал эзэмшүүлье, сайн суралцуулъя, айдасгүй аз жаргалтайгаар хичээлдээ дур сонирхолтой суралцуулъя гэж хүсэж байгаа эцэг эхчүүд бүхэн манай сургуулийг зориороо. Үе таалга нээлттэй хүүхд болгоныг чадварлаг тэгээд өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй тусч ингээд зөв хүн болгож төлөвшүүлэхийн төлөө манай бүх багш нар сэтгэл зүрх гарган ажилдаг тийм найрсаг хамт олон танаа хүүхдийг хүлээж авъя гэж урьж байна. За маш их баярлалаа оюут сургуулийн захирал Эрдэнэчимэх багштай маш их баярлалаа. Мэдээж хэрэг баг сургууль зөвхөн баг сургуулийг одоо сургуулийн үйл ажиллагаа явуулж байна гэдг нь бол хүүхдийн боловсролд маш их анхаарч байгаа ийм сургуулийн гэдгийг бол ярианаас нь та бүхэн маань сонссон байгаа. Тэгээд доорх утасны дугаараар бас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Мэдээж хэрэг сургууль хайж байгаа эцэг эхчүүд байгаа болов тэр эцэг эхчүүд манаас утсаар яриад авлаа сонсоод үзээрэй. Би ч гэсэндээ ээж хүний хувьд ингээ багшийн ярьж байгааг сонсоход бол үнэхээр их бахархалтай хүүхдүүдийнхэн сайн байгаа. Ийм болсон үр дүнгийг харж байгааг ярихад их яриад ингээ айгүй гой аз жаргалтай ярьж байгаа учраас тэр нь надад ингээ маш ихээр мэдрэгдэж байна. Тэгээд цаашдаа бас Монгол улсын маань боловсрал ингээд баг дунд ахлах сургуулийн ингэж ялгаж яах юм бол илүү их боловсролд нь анхаарах хүүхдүүдэд нь түлхүү хүүхдүүдтэйгээ ажиллах ийм байх юм болов уу гэж бодож байна. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Цаашдынхын ирээдүйн одоо хүний нөөц Монголын ирээдүйн болсон хүүхдүүдийг бэлддэг таны ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ та бүхэнд бас хэрэгтэй мэдээллийг хүргэсэн болов уу гэж бодож байна. Өнөөдөр хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Цаашдынхын ирээдүйн одоо хүний нөөц Монголын ирээдүйн болсон хүүхдүүдийг бэлддэг таны ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ та бүхэнд бас хэрэгтэй мэдээллийг хүргэсэн болов уу гэж бодож байна. Үргэлжлүүлэн кофе цай нэвтрүүлэгтэйгээ хамтаагаарай.